Өнөөдөр бид нар хамтдаа бүсчсэн хөгжлийн тухай ярих гэж байна. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хэрхэн амьлуулах уу? Олон жил яригдсан хот хөдөөгийн тэнцвэрийг хэрхэн хангах уу гэдэг энэ асуудалд маш том алхам болно гэдэгт итгэж байна. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Монгол улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийг аваад одоо тэрэн дээр бид нар юун дээрээ онож ирэв, юун дээр алдаа хийж ирэв гэдгээд одоо дүгнэлсэн ийм цаг үе. Ирээдүйд авч явуулах одоо ойрын хугацаанд авч явуулах эдийн засгийн бодлогоо бид нар одоо илүү зөв хөгжлийн оновчтой загварыг болж хөгжүүлэх ийм шаардлага гарсан гэдэг агуулгаараа Монгол улсын засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Төвийн бүс. Төвийн бүсийн хөгжлийн зорилго нь олон улсын эдийн засгийн интеграц, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдож, уламжлалт мал аж ахуй болон эрчимдсэн хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс нутаг болно. Төвийн бүсээс Улаанбаатар хотыг энэ Монгол улсын хамгийн том одоо эдийн засгийн төлөвлөлийг салгаж харж ирсэн хот болохгүй. Яг нийлүүлж харагддаг. Гэхдээ Улаанбаатарыг яаж задлах вэ гэдэг талаас. Улаанбаатар руу бүгдээр нүүлж чадах байх биш. Том зах зээлийн төрлөгөө бараа бүтээгдэхүүнүүд нийлүүлнэ. Өрөнгө оруулалтаа буцаагаад одоо бүс нутагтаа хийдэг эмэл эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжлийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм одоо хөгжлийг одоо цогцлоож, улмаар улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Бүсчилж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн эдийн засгийн онолын хөгжлийн хандлагад суурилах вэ гэдэг асуудал бол мэдээж нэн төрөнд яригдах ёстой зүйл. Монгол орны одоо бүсчлэл болгон өөрийн гэсэн соёл түүхийн байгаль газар зүйн их өвөрмөц онцлогтой байгаа юм. Кластер яаж хөгжиж байгаа вэ гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдашгүй тэр хөгжлийн замыг олох үе дээрээ бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна. 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол онлын чиг хандлага нэлээдгүй өөрчлөгдлөө. За мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага бол бас нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас одоо Монгол улс ч гэсэн энэ орчин үеийн онлын чиг хандлагатай хөл нийлүүлж энэ үзэл баримтлалаа шинжилэн босруулах ийм хэрэгцээ шаардлага тулгарч байна. За энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг босруулахдаа шинэ эдийн засаг газар зүйн онол, өсөлтийн төвийн онол, кластерын үзэл санаа, системийн онол дээр тулгуурлаж энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг босруулсан. Өнгөрсөн хугацаанд стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд олон саад бэрхшээлүүд гардаг байсан бол бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр Монгол улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нь бүрдэж байгаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг нийтдээ 3 бүлэг 119 шалгуур үзүүлэлтээр 330 сумын төвшөнд нийгэм эдийн засгийн давуу тал, байгалийн онцлог, эдийн засгийн хамгийн тохиромжтой байршлуудыг давхардуулан тооцсон үндсэн дээр хүн амын нутагшил суурьшлийн оновчтой тогтолцооны одоо схемийг боловсруулж бүсчилсэн хөгжлийн бодлоготой тусгасан байгаа. Тэгээ энэ удаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтайгаа энэ улс төрийн тогтолцоогоо уйж өгсөний үндсэн дээр бүсээс улсын хурлын гишүүд тодорхой мандатаар одоо сонгогдох болж байгаа. Нүгээрэн дамжиж энэ бүс нутгийн хөгжлийг би илүү хурдтай хөгжих боломж бүрднэ гэж ингэж харж байна.
эдийн засгийн бүсчлэл ялангуяа тээвэр логистикийн бүсчлэл бол эхлээд худалдаатайгаа ер нь их уялдаж гардаг. Монгол улсын хөгжлийг хөрш орнуудынхаа хөгжлийн бодлоготой уялдуулж, нийцүүлж явбал бид нар илүү бага өртгөөр, бага зардлаар их өндөр үр дүнд хүрэх. Өөрөөр хэлбэл одоо манайд байгаа тэр санхүүгийн үнэ хүчний капиталынхаа нөөцүүдийг үр дүнтэй оновчтой ашиглах ийм боломж нь бол бүрдэх юм а гэдгийг бол энд онцлж хэлмээр байна. Эдийн засгийн газар зүй, улс төрийн газар зүй, улс төрийн эдийн засаг 3-ын харилцан уялдаатай буюу гео эдийн засаг, геостратегийн бодлогыг бүсчсэн хөгжлийн бодлогын суурь болгож авч үзэж бодлогоо бол босруулж байгаа. Эрүүл хүнс түүхийд бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлнэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал бол одоо малын гаралтай түүхийн үед жишээлбэл одоо махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг одоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад бүс нутагтаа хүнс экспорт болгохын томоохон зорилготой үндэсний хөдөлгөөн өнөөдөр амжилттай хэрэгжиж явж байна. За жишээ нь Сэлэнг аймаг гац тариалангийн бүс нутаг яхахгүй. Монгол улсын одоо буудаан бараг 80% дангаараа хангадаг. За дархантай нийлээд одоо ногоогоо яриад, за мөн одоо Төв аймагтай нийлээд буудаага ногоогоо ярих юм бол бараг одоо бүх төрлийн одоо хүнсний ногооны 90% дангаараа хангадаг ийм бүс нутаг байхгүй. Манай төсвийн хэллэгээр харах юм бол сүүлийн одоо үндсэндээ 10 жил Монгол улсын засгийн газар 5 төрлийн удаа аж ахуйн бүтээгдэхүүн дээр урамшуул өгж байгаа. За улаан буудаа, ногоо, за сүү, арьс шир, ноос гэд. За эндээс задлаад харах юм бол улаан буудаа урамшуулал, хүнсний ногооны урамшуулал, сүүний урамшуулал энэ төвийн бүс дээр үндсэндээ бараг 70-80% байна. Өөрөөр хэлбэл том зах зээлүүдтэйгээ холбоотой. Манай улс хүнсний ногооны хэрэглээнийхээ 80 гаруй хувийг бол дотооддоо хангаж байгаа юм ололт байна. За энэ маань мэдээж одоо тийм ээ зориудаар зохион байгуулсан хатрын аян одоо хүтээж үйл ажиллагааг дэмжих энэ жижиг зээл тийм ээ гэх мэтийн энэ үйл ажиллагааны бас бодит үр дүн гэж харж болно. Хатрын одоо 4 аян өрсөн 60 жилийн түүхтэй газар тариалангийн салбар байна. Төмс хүнсний ногоо мөн одоо эрчимдсэн болон хагас эрчимдсэн мал аж ахуй, за уламжлалт мал аж ахуй ч гэсэн энэ бүс дээр одоо хэмжээгээр байна. Одоо Батсүмбэр сумаас ахуулаад Мандал сум одоо их хэмжээний сүүгээр одоо Улаанбаатарыг тэр чигт нь хангаж байгаа ийм нөөц болцоо байна. Тэгэхээр сүүн дээр одоо өхөр үнэгээ дагах юм бол тоогоороо жишээ нь Хөвсгөл аймаг манай төвөөсөөс хамаагүй том. Гэтэл сүүний урамшуул авж байгаагаараа бүр нийт Монгол улсын сүүний урамшууллын бүр 5 хүрэхгүй байна байхгүй. Өөрөөр хэлбэл яг дараагийн боловсруулах шатны үйлдвэрүүдээс хэд хол. Тэнд сүүний үйлдвэр байхгүй. Сүүний ихний боловсруулах шатных байхгүй. Гол хэрэглэгч нь Улаанбаатарт байгаа учраас Төв аймаг жишээ нь Улаанбаатарын сүүний хэрэглээний одоо бараг 70%. Монгол улс гэтэл өөрөө нийт хэрэглээнийхээ 30%-ийг дөнгөж одоо төгс үгээр хангадаг 70%-ыг нь импортоор авдаг байж шүү дээ. Нөгөө 30%-ийнх нь нийт Монгол улсын 30%-ийнх нь 70% нь одоо 70-80% нь Улаанбаатарт байж байна. Тэрний дийлэнхийг нь одоо жишээ нь Төв аймгийн одоо 2-3 сум нийлүүлдэг байж шүү дээ. Төв аймгийн хувьд Угтаал, Цээл, за мөн Сүмбэр гэх зэрэг сумдуудад Монгол улсын нийт одоо газар тариалангийн төмс хүнсний ногооны үлэмж хэсэг ургаж байна. За бидний бас зарим тооцоогоор 30-40%-ийг энэ бүс нутагт ургуулж байна. За нийслэл Улаанбаатар хотод хэрэгцээ шаардлагыг одоо хангаж байна гэсэн ийм мэдээллүүд байна. Гэвч энэ бүс нутгууд автозамгүй байна. За энэ бол одоо үндсэндээ нөгөөх одоо дов жалганы үзлээсээ болж улсын хурлын 3 гишүүн энд одоо замын асуудал ярихад үлдсэн 73 нь эсэргүүцдэг юм уу? Эсвэл түүнийг ойлгодог юм уу? Эсвэл одоо ойлгохыг ч хүсдэггүй ийм одоо нөхцөл байдлууд харагдаж байгаа юм. За тэгвэл төвийн бүсийн буюу Эдгүүгийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн дагуу үүсэн бий болж байгаа төрийн төлөөлөл нь 10 их хурлын гишүүн байна. За тэгвэл энэ 10 их хурлын гишүүн Төв аймгийн
баруун хойд хэсэг, зүүн хойд хэсгүүдэд байх эдгээр одоо төмс усны ногоо, ургацын одоо тээврэг нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ингэснээрээ тухайн бүс нутгийн бизнес эрхлэгчдийн зардлыг багасгах боломж олцоо олдож байгаамаа. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл өөрөө анхаалагч үйлдвэрлэл энэ үйлдвэрлэл дээр тулгуурласан хөнгөн хүнсний үйлдвэрүүд хөгжих болцоо боломжид бүрдэнэ. Ингэснээр хөнгөн хүнсний үйлдвэрүүдтэйгээ кластраар хөгжих юм одоо өргөн боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр Монгол улс хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орн болох том зорилтыг хангахад төвийн бүс ихний оруулах хувь нэмэр нэлээд одоо чухал гэдгийг би онцолж зориуд хэлмээр байна. Дархан, Сүхбаатар, 100 мод хотуудыг Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридор, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн коридороор Улаануд, Эрхүү, Хөөх хот, Бугад хот, улаан цав хотуудтай холбох дамжин өнгөрөх транзит тээврийг хөгжүүлнэ. За манай энэ төвийн бүсийн хувьд бол одоо байгаа дэд бүтэц мөн одоо байгаа үйлдвэрлэлийн одоо хүчин чадал нь бол энэ болцоог бас одоо суур нөхцлөөр хангасан ийм нөхцөл байдал бидэнд байна. За энэ хүрээндээ бол одоо Хөшгөтийн хөндий, за Дархан хот, за мөн одоо Сэлэнг аймгийн Алтан болог сумд бол одоо тээвэр логистикийн төвүүд хуурай бомтыг байгуулах болцоо бидэнд байна. Энэ тээвэр логистикийн төв хуурай бомтыг байгуулахад бол төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ чиглэлээр ажиллаж байгаа одоо хувийн хвшилтэй хамтарч ажиллахад бол төр бэлэн байгаа гэж бодож байна. Төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн гол одоо үзэл баримтлал концепц нь бол томоохон дэд үтцийн төслүүдийг болон төрийн үйлчилгээг хувийн хвшлээр гүйцэтгүүлэх энэ боломж нь бол хууль эрх зүйн боломж бүрдсэн байгаа. Дархан хотоос Алтан болог сум хүртэл 4 игнэтэй 2 урсгалтай одоо автоцамыг хатуучилтай автоцамыг богино хугацаанд барьж байгуулах ийм одоо зорилт бидний өмнө байгаа. За энэтэй уялдуулаад бол мөн ялгаагүй одоо бүгд хамт Хятад ард улс руу холбогдох налахаас Алтан болог хүртэлх одоо 4 игнэтэй 2 урсгалтай хатуучилтай автоцамын бүтээн байгуулалтыг бол концессийн гэрээг зарлаад явуулж байна. За энэ маань бий болсноор үйлдвэрлэл энэ бүсэд бий болсон энэ үйлдвэрлэлээс гарах бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхаа их хэмжээтэйгээр энэ одоо бусад улсууд руу худалдааг одоо эрчимжүүлэх юм нөхцөл болцоо бүрдэх юм байна. За энэ зорилгын хүрээнд бол одоо Оросын холбооны улсын төлөвлөлтөд уялдуулж Алтан болог суман дээр тээвэр логистикийн төв хуурай бомтыг байгуулах хэрэгцээ шаардлага биднэрт байна. Яг харахгүй дэд үтсийн том зангилаан дээр байгаа бүс нутгийн хувьд Ази Европыг холбосон эдийн засгийн том коридорыг бид бий болгох ёстой. Энүүгээрээ дамжуулж эдийн засгийн чөлөөт бүсүүдийг одоо бий болгох замаар энэ Монгол улсын хөгжлийг урагшлуулах, ахиулах өргөн боломж байна. Энэ төв коридор Улаанбаатарын бүсийг бид нэр онцгой бүс гэж зарлах ёстой. Яагаад тэгэхээр Монгол улс зөвхөн хоёр улстайгаа газрын тээврээр холбогддог. Тэгвэл биднэрт одоо иргэний аарын тээвэр, хөшгийн хөндийг тойруулаад, Аэроцити байгуулад 3 дахь орнуудтайгаа өндөр технологийн бүтээгдэхүүнээр холбогдох ганц боломжтой бомб, агаарын бомб бол хөшгийн хөндий. Тэгэхээр энэний хөгжил бид нар одоо маш сайн анхаарлаа хандуулах ийм зайлшгүй шаардлага байна. За төвийн коридорын бүсийг бид нар одоо хөгжүүлж чадвал нэг ойролцоогоор Орос хятадын худалдааг 20% нь явуулж чадах юм бол жилдээ бид нар ойролцоогоор нэг 2.8-аас 3.2 тэрбум долларын ийм ашиг олох болцоотой байгаа юм л да. Их газрын тээврийг гараад ирэхийн цогт өрөнд орныг холбосон манай энэ босоо замууд чинь Ази Европыг холбосон их газрын гүүр болоод бодох тийм ирээдүй гараад ирж байна шүү дээ. Төвийн бүсийн эрчим хүчний их үүсвэрийн тоог нэмэгдүүлж, эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэгч Уляастай шинэ гар урам, Улаанбаатар чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дулааны цахилгаан станц, бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 мегаватт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станцыг байгуулна. Төвийн бүс бол
яа харахгүй эрчим хүчний буюу энэ хөрөн нүүрсний нөөц аривантай ийм бүс нутаг. Тийм учраас энэ нөөц дээр тулгуурлаж цахилгаан станцуудаа хамгийн түрүү байгуулж эрчим хүчнийхээ их үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой. Энийг түшиглэж бусад дараагийн эдийн засгийн салбарууд одоо хангагдаж эрчимтэй хөгжих бололцоо боломжинд бүрдэнэ. Энэ оны одоо 11 сар гэхэд Бөөрөлжүтийн 150 мегаваттын цахилгаан станц ашиглалтанд орно. Ирэх жилийн мөн үдийд дахиад 150 мегаватт нь ашиглалтанд орно. Үндсэндээ 300 мегаваттаар ойрын хугацаанд нэмэгдэх бололцоо байна. Дээр нь Багнуурын нүүрсний урхаг түшгэлсэн бас нэг том төсөл явдаг. За мөн энэ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байж байгаа хөрөн нүүрсний ордуудыг түшгэлсэн цахилгаан станцуудыг хөгжүүлэх том төслүүд түрүүчээсээ бас саналууд нь гарч ирж эрчим хүчний яам орон нутгуудтай бас тодорхой хэмжээнд санал солилцож явж байгаа. Энэ Баянгийн нутаг дэвсгэр дээр бас нэг 660 мегаваттын цахилгаан станцын тухайн асуудал яригдаж эдийн засгийн тээзүү зураг төсвийн ажил эхэлж байна. Төвийн бүсийн хувьд бол одоо одоогийн байгаа эрчим хүчний хангамж бол их усрууд бол байхаараа байна. Одоо бол энэ бүсийн дотоодын 200 ингэлбэлтийн шугамуд нь баригдсан ажиллаж байгаа. Энэ дээр нэмээд одоо нэмэлт хүчин чадал шаарддаг тийм их усруудыг шугамыг барих болцоотой. Тэгээд Сэлэнгэ аймагт бол 30-аас 50 мегаваттын 1-2 их усруудыг барьж суур ачааллаа нэмэгдүүлээд усан цахилгаан станц болон сэргээгт эрчимч бусад их одоо бүсүүдээс импортлох эрчим хүчнээр үйлдвэрлэлийн одоо энэ хүнд үйлдвэрлэлийн бэлгааны хангамжийг шийдвэрлэх бололцоотой гэж тооцсон байгаа. Төвийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх, металл боловсруулах, металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулж, үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлнэ. Дархан аймгийн хувьд одоо байгаа суур үндсэн одоо дэд үтсийг түшиглээд хөнгөн хүнсний үйлдвэрлэл, за шинжлэх ухааны технологи, инновац шингэсэн нэмэн өртөг шингээсэн одоо үйлдвэрлэлүүд, за мөн одоо хүнд үйлдвэрлэлийн суур баазын түшиглээд хүнд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг байгуулах ийм төвийг бол Дархан аймаг дээр байгуулах бүрэн боломжтой. За тэгээд одоо хүнд аж үйлдвэр нь бидний одоо Монгол улсын маань одоо цорын ганц металлург боловсруулах ийм цогцлбор үйлдвэрийн суурин тэнд тавигдсан. За бас ирээдүй байна. Сэлэнгэ аймаг байна. За Сэлэнгэ аймаг мэдээж гац тариалангийн бүс нутаг. Гэхдээ уул уурхайтай. Хэлийн худалдаатай. За дотоодын бүтээгдэхүүн харах юм бол Дарханаас бүр 2 дахин том шүү. Дархан бол 750 тэрбумны дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сэлэнг 1 их 80 250 тэрбум. Бараг 2 дахин илүү ууз. За Төв аймаг маань бас л Дарханаас том. 1 их 80-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ одоо мөнгөн урсгалыг нь худалдааны эргэлтийн анхан эсэргээр Дархан 690 тэрбум төгрөг, нөгөө хоёр аймаг маань 240 260 бараг 3 дахин бага. Тэгэхээр эдийн засгийн төвлөрөл татах хүч нь хаана байна гэдэг эндээс харагдаж байгаа байхгүй. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, дадлага үйлдвэрлэлийн бааз байгуулна. Одоогоор бас нэлээд хэдэн мэрэгжлийн боловсролын байгууллагууд байна. Ихтэй сургуулиудын салбарууд нь байгуулагдчихсан байна. Тэгэхээр энийгээ түшиглээд бид нар илүү хөдөө аж ахуйн руу чиглүүлсэн ийм сургалтын шатлсан тогтолцоог энд бүрдүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. За дээрэс нь одоо Дархан хотын хамгийн том баялаг бол хүний нөөц юм байна. Хүний нөөц. Өөр альчаа бүс битэл одоо альч аймагт байхгүй юм бос хүчний чадамжтай нөөцтэй гэсэн үг. Хувийн болон одоо төрийн 8 ихтэй сургууль байна. Оргил үедээ 2000 гарan, за багада 1000 оюутнууд нарийн мэргэжлэр төгсдөг. За эндээс ер нь 60-70% Дархандаа үлддэг гэсэн үг. Тийм учраас Дарханы хамгийн том давуу тал бол ерөөс энэ хүний нөөц юм байна. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгийг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан, эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг төрөлжүүлэн хөгжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг байгуулна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан одоо газар зүйн гэдэг нь өөрсдөө нь одоо бүсчилсэн байдлаар харсан одоо энэ байрлалаар Дархан аймагт одоо тал талаасаа засмал замаар одоо хурж очих хамгийн хурдан одоо эмнэлгийн тусламж үйлчлэг үзүүлж чадах газар нь газар зүйн байдлаараа Дарханд байна.
За тийм учраас орон нутагт анхны баригдах 3 дугаар шатлалын эмнэлгийг дархан хотод барья гэд ингээд 2 жилийн өмнө өдөр гараад за сая 3 хоногийн өмнө тэнд шаваа тавилаа. Европын сэргэмс төвлөрийн банкны одоо урт хугацааны хөнгөлөлтөй санхүүжилтээр маш том цогц төсөл явж эхэллээ. За тэгвэл Сэлэнгэ аймгийн нийт иргэд, Дархан уул аймгийн нийт иргэд, Төв аймгийн хойд сумын иргэд, за цаашлбал бүр Булган одоо Эрдэнэт одоо бүр ингээд хөвсгөл те Баруун аймгаас ирж байгаа иргэд Улаанбаатар орч төгжрөхгүйгээр яг тэр Улаанбаатар хотын тэр том 3 эмнэлэгт үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээд дархан дэрж авч болох нь бүр Европ стандарт. За энэ бол жишээ нь яг салбарын бүсцсэн хөгжлийн бодлого байхгүй юу? Байгаль, соёл, сэлэн мөрөн, туул голын сав, богдхан уулын экосистемд түшгэлсэн олон улсын бизнес, хурал зөвлөгөөн, ивент, хотын аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүс, кино, контент үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулна. Төвийн бүс дээр бол одоо соёлын одоо бүтээгдэхүүн үйлчлэгээний энэ технологи чиглэсэн суурилсан бүтээгдэхүүн үйлчлэгээ хэмжээ хөгжүүлэх юм бүс байдлаар тодорхойлж энэ рүү одоо бас зорилго тодорхойлон ажиллаж байгаа. We are not able to leverage that capacity of tourism adequately enough. And I give you an example. A small island in the south of South Korea, it's called Jeju. They have international flights landing almost every 5 minutes in the small airport. Highly efficient. They have a tourism university in that small little island. And the way that their tourism works is clockwork. Recently, I went and saw how Thailand is promoting its tourism in Phuket Islands and other islands put together. You'll see, or you look at Geneva in Switzerland. These are good lessons to learn from how we can really develop our basic infrastructure, our facilities, our equipment, our most importantly, the customer service mindset. How do we become a world-class promoter and capacity builder for world-class tourism? These are opportunities that are there. Төвийн бүс Монгол улсын хувьд бол үндсэндээ энэ бүс нутгийн хөгжлийг ярьж ирснээс хойш хамгийн их хөгжсөн газар гэж бол онцолж болно. Ургуулдаг, төлжүүлдэг, төвийн бүсдэр ургаж байгаа, төлжиж байгаа энэ тариа ногоорууга замаадахтай, дэд үтсээ ортуулъя. Ингэжээж бид нар дөрвөн уулын дундах төвлөрлөөгөө сааруулж шинээр төвлөрлийн бүсүүд, суурьшлийн бүсүүд бий болгож тэнд амьдрах нөхцлөө бүрдүүлж ингэж л Монгол улс хөгжих ёстой байна. Үүний төлөө зорж байгаа энэ зорилго бол бүсчилсэн хөгжил. Хөгжлийн гол давуу тал нь бол энэ Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотууд, түүнийгээ холбосон дэд үтцийн хөгжлүүд энэ төвийн бүс нутагт хөгжинэ. Үүн дээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах томоохон төсөл хөтөлбөрүүд, дэд үтцийн төслүүд, хүнсний үйлдвэрлэлүүд болон эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд өсчлөн хөгжүүлэх чиглэлээр гадаад дотоодын маш олон эрдэмтэд судалгаа хийж дэвшүүлж ийсэн. За энэ судалгааг нийтэд нь ингээд аваад үзэх юм бол одоогийн бүсчилсэн хөгжлийн бодлогын одоо схемтэй 85-аас 90% нийцтэй буюу өнгөрсөн хугацаанд дэвшүүлж ийсэн эрдэмтдийн одоо санаатай бол маш сайн нийцсэн ийм бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болсон байгаа. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үржимжтэй ашиглаж эдийн засгийн өсөлтийг төргийтгэх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. Бүсүүд гэдэг бол судалгааны талбар юм а гэж. Тэр нь юу гэсэн цаана мөн чанарын юу гэсэн үгээр зэрэг төрөөс нөгөө бодлогоо хэрэгжүүлэх арга механизм гэж ойлгож байна. Тэгэхээр хот гэдэг бол орчин үед
зөвхөн одоо энэ барилга байгууламж, архитектур төлөвлөлтөхөөсөө илүү тухайн бүсийнхаа баялаг, нөөц, түүх, соёл олон зуун жил явж ирсэн соёлын өвдөд тулгуурсан ийм одоо хот төлөвлөлтийн шинэ концепц руу шилжиж байгаа. Хотуудын эдийн засагт гүйцэтгэх чиглэлийн дагуу өсчихсөн хөгжлийн бодлоготой уялдуулж хотоо төлөвлөдөг. Хот төлөвлөснөөрөө өөрөө одоо тухайн хотод ажиллаж амьдарч байгаа, бизнес хийж байгаа энэ иргэд аж ахуйн нэгжтэй шинэ боломжийг, шинэ давуу талыг хотыг одоо эдийн засгийн чиглэлтэй концепцтойгоор төлөвлөснөөр бий болгодог ийм одоо туршлага бол байгаамаа. Ирээдүйд авч явуулах, ойрын хугацаанд авч явуулах эдийн засгийн бодлогоо бид нар одоо илүү зөв хөгжлийн оновчтой загварыг болж хөгжүүлэх юм шаардлага гарсан гэдэг агуулгаараа бүрсчилж хөгжүүлж явуулвал санхүүгийн, хүний нөөцийн, капиталын буюу хөрөнгө оруулалтын энэ ховор байдаг энэ нөөцүүдийг бид нар хамгийн оновчтой ашиглаж явуулахаар болж байгаа. Ингэжээж Монгол хүмүүсүүдийн орлого нэмэгдэнэ. Ингэжээж монголчууд өндөр цалинтай ажлын байруудтай болно. Ингэжээж монголчуудын амьдрал сайжирна гэдэг л энэ үндсэн зарчмын хүрээнд энэ бүрсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг санал болгож байгаамаа.